Энд Монголд амд амьдсан хаанч бичигдээгүй гүн айдас төрүүлдэг сүнстэй газруудын тухай түүхүүдийг хүргэж байна. Эдгээр нь орон нутгийнхны дунд л яригддаг, интернетэд төдийлөн гараагүй, гэхдээ цочмоор сэжиг төрүүлдэг түүхүүд юм. Дарихийн Самаагийн байшин. Дарихийн 33 им буудлын ард нэгэн эзгүй байшин оршдог. Хүүхдүүд энэ байшингийн цонхыг хагалж зугаацдаг байсан ч нэг байшингийн цонхыг хагалахаас зайлсхийдэг байв. Нэг өдөр тэдний нэгний өвөө Самаагийн цонхыг хагалчих, холуур яваарай гэж анхааруулжээ. Тэр байшин нь уулыг нь нураасан учраас эзэн нь нуурлаж элдв амьтны дүрд орж айлгадаг болсон гэх яриа байдаг. Шөнийн гичин шинэ Монгол ахлах сургуулийн орчим. Шинэ Монгол ахлах сургуулийн урд байрлах шинэ барилгад анх амьдрах болсон айлт шүн бүр тэг 2, 40 тэг 3, тэг цагийн хооронд хаалга балбах чимээ сонсогддог байжээ. Ганцаараа хонох үед хаалганы цаанаас хэн нэгэн орж ирж мөрөн дээр нь гараа тавьж байгаа мэт мэдрэмж төрдөг байсан гэдэг. Мөн нэгэн шүн ах нь хажууд нь хүн орж ирээд унтсан гэж бодсон ч сэрхэд хэмч байгаагүй байна. Хөвсгөлийн бөө дарахад эрт цагаан уул сум. 1980-аад оны дундуур Хөвсгөл аймгийн цагаан уул суманд Баатар нэртэй бөө галзуурсан охиныг эмчлэхээр очжээ. Тэрээр цамнаж хингэргээ дэлтэн тамсгаа дуудан бурайд хэлээр охины өвөгийн сүнстэй холбогдсон байна. Энэ явдал нутгийнхны дунд ам дамжин яригддаг. Дэмжийн 1000 дахь сүнстэй байшин. Дэмжийн 1000-д орших нэгэн байшинд амьдарч байсан хүмүүсийн яриагаар шүн бүр хаалга балбах хэн нэгэн орж ирж байгаа мэт мэдрэмж төрдөг байсан гэдэг. Мөн заримдаа гэрлийн унтраалга өөрөө асааж унтардаг байсан тухай ярьдаг.